За 2026 оны энэ бүтээн байгуулалтын жил ялангуяа бид нар 100 хавар намрын улиралд нийтдээ нэг зам арчлалтыг бол засвар арчилдаг 31 км, шинэ зам бол нийтдээ 101 км зам барихаар одоо бид нар ингээд ажиллаж байна. Тэгэхээр ер нь одоо хотоос явуулж байгаа бодлого бол 9 сарын 1 хүүхдийн хичээлийн шинэ жил эхэлж хөдөлгөөн эхсэхэд бол айхтар одоо зам бүтээн байгуулалт тогтчлтын ажил хийхгүй. Тийм учраас бид нар наадмын амралтаар хөдөлгөөн багассан байгаа үед манай хамт олон бол өдөр шөнөгүй амралтын өдрүүдээр ингээд ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ бас хэлмээр байна. За ингээд сэлэх бэлхийн нийтдээ 9 км замаар бол та бүхэн байна зорчход бэлэн боллоо. Тэгээ гэрэл төлөвийн асуудал шийдэгдээд одоо нэг дугуйн зам маань 1.2 км дутуу байгаа. Тэрийг гүйцээгээд за нэг хөвөний ажил нэг 50% байна. Тэгээд тэмдэглэгээ хийгдээд ерөнхийдөө улсын комисс төлөөлөж өгөх бэлэн болно доо. За тэгээд баг хотын төвөөс бол бэлх сэлхий явхад та бүхэн маань дугуйтайгаа гараад автомашинтайгаа нэг замаар явах биш тийм ээ. Зөвхөн зориултын дугуйн замаар ингээд зорчих бүрэн боломжтой болж байна. Эрүүл мэндэд анхаарсан ч тэр спортоор хичээлсэн ч тэр одоо ийм боломж олцсоог бас иргэдтэй хүрэхээр бид ажиллаж байна. За зам дагуух одоо айлуудтай хэлэхэд та бүхэн маань дураараа бити орц гарц хийгээрэй. Мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч иж орц гарцуудыг хийхгүй бол усаа гадагш нь гарахгүй байгаа учраас зам дээгүүр өрөө ус явж замаа иддэг, насжилт богиносгодог одоо ийм эрсдлүүд гардаг учраас яг зам дагуу ажиллаж байгаа амьдарч байгаа айлууд маань орц гарцыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч иж хийлгээрэй гэдгийг та бүхэнд захиж хэлэх байна.